За сайн байцгаана уу? Та нартай зориулаад багш дараагийнхаа хичээлийг бэлдэж хүргэх гэж байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ энэ эмэгтэй энергийн эд шид гэдэг эд шидтэй хичээлийг үзэх гэж байна. За энэ хичээлийн гол зорилго нь та бүхэндээ зориулаад эмэгтэй энергитэй байхын ач холбогдол. За эмэгтэй энергийн тухай яагаад бид нар ингэж чухалчилж авч үзээд байгаа юм бэ? Яагаад энэ юм тийм эд шидтэй зүйл юм бэ? Яагаад онцгой одоо хэрэгтэй зүйл вэ гэдгийг та бүхэндээ ойлгуулахыг зорьсон юм хичээл байгаа. За ингээд энэ эд шидийг нь тодорхой нэг хэсгүүдэд багш нь хуваасан. Тэгээд хамгийн нэгдүгээрт нь эмэгтэй энерги ямар эд шидтэй вэ гэхээр таныг өөрийгөө олох туслана. За хувийн хөгжлийн чиглэлийн маш олон сургалтуудыг багш нь заадаг. За тэрийг одоо менежмент талаас нь ярьдаг. За одоо энэ удаа би энерги талаас нь ярих гэж байна. Тэгэхээр өөрийгөө олох тухай олон хүмүүс ярьж байгаа шүү дээ, тий? Өөрийгөө олсон, олоогүй, олмоор байна гэдэг. Тэгэхээр өөрийгөө олно гэдгийг чинь одоо мөн чанар уг суурь нь бид нар нөгөө одоо заяагдмал шин чанарууд байдаг байхгүй. За би эмэгтэй хүн болж төрсөн учраас миний одоо заяагдмал шин чанар би одоо эмэгтэй тэр эмэгтэйлэг оршихугаа сэрээснээрээ өөр лүгээ илүү ойртдог гэж үздэг. За тэгээд энэ хүн болгон одоо энэ амьдралд ирэхдээ өөрийн гэсэн тодорхой үүрэг даалгавартай ирдэг гэдэгт би итгэдэг. Ганцхан одоо зүгээр л итгэх гэхээс илүү ийм одоо миний одоо олж мэдснээр хүн болгон өөрийн гэсэн ийм зорилготой энэ амьдралд ирдэг юм байна. За тэгээд одоо тухайлах юм бол явж одоо би те ном бичгээр олон хүнд урам зориг өгөхөөр ертөнцийн мэдээллийг бусдад дамжуулахаар тэгээ олон хүмүүсийг хайрлахаар ингэж ирсэн байх гэж ингэж сүүлийн үед би ингэж бодох болсон. Тэгээ өөрийгөө олж яваа ийм хүн байна. Тэгээд та бүгдийн маань хувьд ч гэсэн тийм одоо өөрийн амьдралын зорилгоо олсон уу? Амьдралын зорилго маань юу вэ гэдэг талаар бодсон уу? Одоо тэгвэл хэрэг одоо өөрийгөө олж хараахан хэмжээг бол энэ эмэгтэй энергиээс сэргээх өөрийгөө хайх, эрэлхийлэх, зүрх сэтгэлтэйгээ тархитайгаа тийм ээ сүнслэг оршихуйтайгаа ажиллах замаар өөрийгөө олоход энэ эмэгтэй энерги маань маш их тань тус болно гэдгээрээ эд шидтэй байгаа юм аа. Тэгээд тэр онцгой нэгэн үүрэг даалгавар тий зорилгыг divine purpose гэж нэрлэдэг. Тэрийг багш нас текстээр бичээд тавьчихъя. За тэгээд хоёр дахь эд шидтэй зүйл нь юу вэ гэхээр хоёр дахь нь болохоор та бүсгүй хүн бүхэн гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Энэ бол хинт ч нууц биш. За гоо сайхны бараа гэхэд хамгийн их борлуулалттай байдаг тийм. Бүгдээрээ мэдэн штэ хамгийн их борлогддог одоо зүйлс бол ер нь эмэгтэй хүмүүс хэрэгтэй. Ягдвал эмэгтэй хүн гоё байх дуртай. Юу үнэн энэ үнэн. Энэ бол маш зөв. Гэхдээ бид тэр бүсгүйчүүдийн хөдөлთა авалт гэдэг юм уу те ингээд ерөнхий хар зургийг хараад үзэхээр ихэвчлэн одоо нүүрний тос арчилгаа те одоо хувцас даашинс булган шүүб эсвэл унах унаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр худалдаа авалтын хэдэн хувь нь тарих зүрх сэтгэл оюун ухаан биед зориулагдаж байна юм. Тэгэхээр хамгийн сүүлийнх нь буюу биедээ зарцуулаад байгаа юм шиг. Гэхдээ биед зөвхөн хувцас гэхээс илүү яг дотооддоо тэр одоо хамгийн шимтэй хоол тэжээл нойр гэх мэтлэн илүү нарийн төвшин зүйлс яригддаг гэдгийг бид нар ойлгодог болсон. Дараа нь бид нар бас энэ биеийн тухай эмэгтэй энергийг биетэй холбож бас ингэж ярилцсанаа. Тэгэхээр гоо үзэсгэлэн яг эмэгтэй энергийн тухай мэдлэгтэй болсноороо бид нар өөрийн жинхэнэ гоо үзэсгэлэнгээ олж авах боломжтой. Тэгэхээр гоо үзэсгэлэн бол зүгээр харагдах биш, харин жинхэнэ гоо үзэсгэлэн үнэхээр хүнд мэдрэгддэг юм аа. Яаж мэдрэгддэг вэ? Магадгүй ингээд бичлэгийн цанаас ч гэсэн мэдрэгдэж болно. Жинхэнэ гоо үзэсгэлэн ариун сэтгэлд байдаг. Жинхэнэ гоо үзэсгэлэн хөгжсөн тархинд байдаг. Жинхэнэ гоо үзэсгэлэн энэ одоо сүнслэг тий
зүн биелэгтэй, мэдрэмжтэй энэ оршихуйд байдаг жинхэнэ гоо үзэсгэлэн мэдээж өөрийгөө арчлан тордох энэ арьсаа, бие, үсээ, зүсээ арчлахад бас оршдог юм а гэсэн ийм гайхамшигтай зүйлсийг багш нь хэлж өгье. Тэгээд хамгийн гол нь эмгтээ энергийн тухай мэдэж авснараа эмгтээ энергийг сэргээснээрээ та бүхэн минь бүгдээрээ жинхэнэ гоо үзэсгэлэнгээ олж аваарай. За дараагийнх нь эмгтээ энерги гэдэг нь өөрөө энерги шүү дээ. Тэгэхээр ерөнхий таны энэ энерги нэмэгдснээрээ та бусдыг татах, бусдыг одоо ирчүүдийг татах, за бусад одоо хүмүүсийг өөртөө сорон зэмэд татах. Тэр нь таны магадгүй ажил, хэрэг. Ер нь бид нар хүмүүсийн дунд амьдардаг. Хүмүүсийг татах чадвар гэдэг бол гайхалтай чадвар хэрэгтэй. Тэгэхээр энэ чадварыг одоо чадвартай болгоход танд энэ эмгтээ энерги тусалдаг шидтэй юм а гэж. Дараагийнх нь харизм. Харизм гэдэг нь өөрийгөө одоо илэрхийлэх чадвар, өөрийгөө бусдад ойлгуулах, за бусдад хүндлэгдэж байгаа тэр одоо оршихуй шүү дээ. Тэгэхээр өөрийгөө олоод өөртөө итгэлтэй байгаад тэр одоо гадаад үзмж бүх зүйлсээ тэрийг илэрхийлээд ингээд байгаа энэ чадварыг нь харизм гэдэг. Тэр эмгтээ энерги сэргснээрээ бид нар яг эмгтээлэг тэгсэн мөртлөө маш гоё одоо гайхамшигтай харизмлаг байх боломжтой. Дараагийнх нь зүйл нь гайхамшигтай эмпат чанар. Эмпати гэдэг. Эмпати гэдэг үгийг монгол хэлний одоо буулгах юм бол хин нэгнийг тухайн тэр хүн шиг ойлгохыг хичээхийг, тухайн хүний мэдрэмжийг ойлгохыг хичээхийг эмпат чанар гэдэг. Магадгүй таны найз бүсгүй ээжигээ алдаад шаналан суухад та тэр яг найзынхаа мэдэрч байгаа тэр мэдрэмжийг адилхан хүлээж авч нүдэнд нулимс цэлгэнж байгаа тэр мэдрэмжийг л ер нь хэлнэ гэсэн үг. Товчхон да. Тэгэхээр эмгтээ энерги гэдэг бол угаасаа хайрын эрчим, unconditional love буюу одоо болцолгүйгээр хязгааргүйгээр хайрладаг, их хүн үр хүүхдээ яаж болцолгүй хайрладаг тэр жишгээр тий бусдыг эмгтээ хүн хайрлаад эхлэх юм бол үнэхээр гайхамшиг болно. Тэгэхээр энэ эмпат чанар нэмэгдээд тэр нэгэн танд ингээд эмпат чанар нэмэгдсэн байгаа учраас хүмүүс тантай ойрхон байхыг хүснэ, хүмүүс танд тэврүүлэхийг хүснэ гэх мэтлэн юм гайхамшигтай ижтэй зүйлс тохиолддог шүү. Энийг амьдралаараа багш нь ер нь энэ сэдвүүдийг дандаа өөрийн бие дээр мэдэрч гүн мэдэрсэн зүйлсийнхээ тухай ярьж байгаа гэдгийг нэг удаа дахин сануулъя. За үргэлжлүүлээд энэ эмгтээлэг байдал те эмгтээ энерги нэмэгдснээрээ мөнгөн орлого нэмэгдэх, олз омог нэмэгдэх, эд баялаг одоо өөрлөч нь урсах энэ энергийг та татдаг. Яагаад гэвэл мөнгө бас эмгтээ энергитэй. Нөгөө талдаа таны ерөнхий энерги нэмэгдснээрээ энэ одоо хүч нь орж иж байгаа. Мөн дээрээс нь мөнгөний эрчмийг дуудахад танд бас хэрэг болох зөвлөмжүүд байгаа. Багш нь яг энэ мөнгө гэдэг сэдвийг эмгтээ энергитэй холбож тусна нэг сэдв болгож та нартай оруулж өгнө. За тэгэхээр энэ мөнгөний энергийг өөртөө дуудах, ертөнцийн хязгааргүй эд баялгаас өөртөө ногдохыг хүртэхэд зориулсан хүртэхэд танд одоо энэ эмгтээ энерги маш их тус болно. За тэгээд хамгийн сүүлд нь эмгтээ энерги танд нөгөө өөрийгөө олоход туслана гэд нэгдүгээрт нь хэлсэн шүү дээ. Тэрийг үргэлжлүүлээд хэлэхэд тэр одоо танд энэ эмгтээ энерги чи өөрөө нөгөө бурханлаг энерги байхгүй юу? Эрэгтэй хүний хувьд өөрийнх нь masculine energy-ийн God-ийн одоо бурхны энерги байхгүй юу? God energy бол эмгтээ хүний feminine energy-ийн хувьд энэ эмгтээ хүний хувьд feminine energy нь өөрөө goddess energy болж байдаг байхгүй юу? Эмгтээ бурхныг goddess гэж нэрлэдэг.
Тэгэхээр өөрийнхөө бурханлаг чанарыг олоход тусалж байгаа ер нь энэ амьдралын маш том сэдв шүү. Маш том сэдв учраас би ийм сургалт ер нь явуулж байгаа. За ингээд өнөөдрийн хувьд багш нь эмэгтэй энергийн ид шидийн тухай та нартай хэллээ. Ид шидтэй гайхамшигтай зүйлсийг мэдэж авсан та нартай маш их баярлалаа. За ингээд дараагийн хичээлээрээ уулзцгаая.